Хүн болгон ямар нэгэн байдлаар супер хүчтэй байсан бол гэж бодож төсөөлж байсан байх л та. Жишээ нь супер хурд, нисэх чадвар, үл үзэгдэх байдал, супер ухаантай болох гэх мэт. Гэвч энэ бүх чадварууд бод байдал дээр кино зохиол дээр гардаг шиг байж чадах болов. Энэхүү бичлэгээрээ би супер чадварууд болон тэдний султал, үзүүлэх нөлөөг нь ярих болно. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон сабскрайб дараарай. Баярлалаа. Супер спид. Ямар нэгэн яарсан эсвэл хоцорчихсан үед супер хурдтай байсан бол гэж бодож байсан л зү. Би ч гэсэн ялгаагүй одоо ч тэгж боддог. Гэтэ супер хурдтай байлаагээ тийм сайн зүйл болохгүй л болоо. Нэгт G-force. Онгоц нислэгийн зурвас руу хурдаа нэмэхэд та суудалдаа наалдаж явдаг доо. Үүний G-force буюу Gravitational Force Equivalent гэж нэрлэдэг. G-force хэдэх байх тусам бит өдөжнээ хурдан бэртэнэ. Жишээлбэл энгийн үед хүн 1G хүчийг мэдэрдэг бол цөнөгч онгоцны эсрэгчид 3-9G, F1-ийн уралдаанчид 4-6G хүчийг мэдэрдэг. G хүч нэмэгдэх тусам бит өдөжнээ хүн санагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс би чинь гинэтгэн хэдэн мянган километр цагийн урдтай хөдлөөд хэлбэл тархичин гавлын ястайгаа наалдаж бицэрнэ. Хэрэг хөдөөчин гавлын ястайгаа салчгаагүй байж байвал. Хийд буюу дулаан. Өөр нэг асуудал бол халалт буюу дулаан. Супер хурдтай явах юм бол агаартай супер үрэл үүснэ гэсэн үг. Сансрын хөлөг агаар мандал орж байгаа мэт таны өмнө үүсэх хич хагцсан долгионоос үүсэх өндөр юм бол үнэс 7 дор. Хормын дотор борцолж ирхэн. Супер хурдан байлаа гэж супер хүчтэй эсвэл янз бүрийн гэсэн үг шүү дээ. Та урдан явахынхаа ирээр төдөж нэг калор шатана. Тиймээс шатаасан калорд тэнцэх хэмжээний үнс идэх хэрэгтэй болно доо. Perception буюу ойлголт. Хамгийн гүнхтэй зүйл нь хурдны ойлголт. Та супер хурдтай болохын хажуугаар цаг хугацааны ойлголт гэсэн өөрчлөгдөх болно. Секунд болгон цаг болгон өдөр болгон сар шиг санагдаж эхлэх үед та яах вэ? Кино үзэх, дуу сонсох, хэн нэгэнтэй ярилцаад хүртэл төвтэй болж эхэлнэ. Хэдэн жилийн дараа ихт бараг сэтгэц мэдрэлийн төрөгдөх үз. X-ray vision буюу юмсыг нэвт харах чадвар. Энэ бол амархан дөө X-ray буюу рентген туяагаар харахад эсийн ханаа нэвтэрч DNA гэмтэн гэсэн үг. Та нүдэнийх болгондоо өөртөө болон ойр тойронд буу мөн харж байгаа хүндээ хорт авдар өгнө. Хүсээд байхаар шийд биш байгааз. Flight буюу нисэх чадвар. Хэрв та таталцал, түлхэлт, үрэлт болон хөрвөлтийн хүчний талаар мартах юм бол нисэх чадвар хамгийн дайжгүй. Хэрвээ мартах юм бол штэ. За бүр боли. Та бүр далавчтай нисэх чадвартай болъё. Эрдэмтэн судлаачид хүн нисхийн тулд өөрийнхөө өндрөөс 3 дахин том далавчтай байх ёстойг тооцоолсон байдаг. Та өөрийнхөө өндрийг 3-аар үржиж харьцуулаад үзээрэй. Тийм урт том зүйлийн нуруундаа байлгаж тэвхийн тулд ямар их хүч зарцуулах вэ? Invisibility буюу алгуулах чадвар. Тусгай өмсгөл юм уу гэрлийг мөрөөлөх чадвартай биш л бол ихэнх тохиолдолд үйл үзэгдэх чадвартай хүмүүсийг гэрэл шууд нэвтэлж яадаг. Энэ бол ойлгомжтой баг. Бидний хараа нь ямар нэгэн зүйлсээс үсэрч нүд рүү орж буй гэрлийн фотонууд дээр суурилдаг. Тэгэхээр хэрэг гэрэл байхгүй бол харж чадахгүй гэсэн үг. Харамсалтай нь бидний хараа яаж ажилтгаас шалтгаалаад тэр нэг үйл үзэгдэгч хүн балж таарна. Бид нүднийхээ ард буй торлог бүрхөвчөнд тусч буй гэрлийн фотонуудыг илэрүүлснээр хардаг тул үйл үзэгдэгч болсон үнээр гэрэл дамжин өнгөрч байвал сохорсноос шалгаагүй болно. Өөр нэг хэцүү зүйл бол хоол боловсруулалт. Бид үйл үзэгдэгч байлаа гэд бидний идэж буй хоол алга болно гэсэн үг ш. Бид сууж гисэн. Ямар нэгэн мэтгэд бие дотор болж буй бүх процесс ч харагдана яваад зайлцэл байгаас төвөр. Хамгийн гонигтай нь хувцас маань дагаж алга болохгүй учраас бид өрүүлт нөхцөн явах хэрэгтэй болж таарна. Сум бол яг байж болох ч гэсэн үйл бол боломжгүй үстэй. Бороо шавар шахуудаа таавал тэгээд дуус. Super intelligence буюу гоцгой тухай. Супер оюун ухаантай бааtruуд хүний стандартаас давсан юмсыг ойлгох, хэрэгцүүлэх чадвартай байдаг. Тэд шинэ мэдээллүүдийг маш урдан ойлгож боловсруулж, нарийн төвөгтэй ойлгох системүүдийг хормын дотор хэлбэрчилж чаддаг. Гэтэ ингэ болоогүй. Маш ухаантай байхын сул тал нь өөртөө адил хүмүүс байхгүй тул нийгмээс тусгаарлагдаж, бусадтай ижил биш мэд харийн мэдэнж мэдэрнэ. Доктор Манхэттен бүх зүйлийн талаар мэдлэгтэй байсан ч эцэстээ сэтгэл хөдлөлд орж амиа орлдог тоо. Өнөөдртөө бичлэг маань энэ үрээд өндөрлж байна. Та бүхний бодсон шиг байсан уу? Арай өөр тайлбар байвал коммент бичүүлдээгээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Баярлалаа.